Баригадаар манай театрынхан бас хөдөө орон нутгуудаар тоглолтоор явна. Тэгмүүд би тоглогчдэр зэрэгцэл хүүхдийн жүжиг мужигт хамт тоглолцол гараад ирэхээр цаамаа гэл холыгч бүчээд л хүүхдүүд тойроод л 6 ахвал. Би хажууднаас уран бүтээлд нь болон тоглож байгаа шээ. Нэгс чинь намайг харж өдрөөсөө харж ижсэн. Наран гараа гэл. Ерөөсөө намайг тоодгүй юм. Магадгүй дэрнээс би тийм мэдрэмж авсан юм. Ямар хүүгийн юм бэ? Би бас уг нь тоглолцоод байгаа шээ. Хүмүүс магадгүй тэр нь хүний ард түмний дургуг сэтгэлийн бүр ингээд дургуг нь хүртэл тоглосон юм уу? Тэгсэн болохоор тийм мэдрэмж авсан гэж боддог. Тэрнээс хойш би эсрэг дүрд тоглоогүй. Самбай цанаар хүмүүцэгчтэй хүн эрхэнд хоолой iOS сегмент мэдээллийн сайт энэ удаагийнхаа тэрийн зочноор жүжигчин Ганц цэцгийг онцолж байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа бол саяхан нээлттэй хийсэн уулын намар уран бүтээлд бас гол дүрийн бүсгүй Алмагийн дүрийг бас маш чадварлагаар бүтээсэн байгаа. За 2015 оноос хойш бол уран бүтээлээс хэсэг завсарлаад за бүгд найрамдах хятад ард улсад суралцаж ирээд инхүү бас уулын намар уран бүтээлд ажилласан. Тийм болохоор бас бид та бүхэндээ жүжигчин Ганц цэцгийг ас онцолж дураад байна. Ямар гоё юм бэ? Өснөж гоё гэж. Чи эмэгтэй хүнийг үнэхээр хайрлаж бас халамжилж чадах юм аа. Сайн байна уу? Уран бүтээлийн ол замаг бас их байх шиг байна тийм ээ. Саяхан уулын намар кино маань нээлттэй хийлээ. Тэрний өмнө бол 2015 оноос хойш би сурахаар яваад 20 онд төгсөж ирсэн. Ерөнхийдөө 5-6 жил уран бүтээлд Монголд бол оролцоогүй гэсэн. 21 оны 100 цэрэн болдох манад нэг киноны санал, дүрийн санал тавиад маань уулын намар гэд Санжин Буруугаан туужаас сэтгүүлсэн юм зохиол ахын оролдоод кино хийх гэж байна. Гол дүрийн альмаа дээр бол ахын ч юм уу технисээ чамайг харсан. Тэг ямар ажилтай албатай байна, юутай байна. Ажил гайгүй бол одоо орох санал ахын тавьж байна. Маш их баярлсан хоёрт бол альмагийн дүр бол миний өмнө нь ажиллаж байгаагүй тийм дүрүүдийн нэг л дээ. Бас уран бүтээлээс тодорхой хугацаанд завсарласан. За урд байхдаа мэдээж бас уран бүтээлүүдэд ажилласан гэд тэгсэн яг их хорондоо ирээд уран бүтээлчдээ ажиллаагүй бас баггүй хугацаа өнгөрсөн байна. 21 онд ирээд яг уулын намар дээр ажиллахад бас танд ямар сэтгэл төрж байна? Юу гэдгийг өөрийгөө би чи ийм мэрэгчлээ хэлүүж гэж бодох шиг их хүн дэрдэг юм байлээ. Тэгээ нөгөө бидний мэрэгжилчин байнгын форумтай сэтгэл зүгээ байнга ажиллаулж явах хэрэгтэй учраас сүүлийн 5 жил баг тийм одоо дөрвтойхон шиг одоо ингэж уран бүтээл рүү орж бодож сэтгэж уран бүтээлийн ард юу лээ гэж одоо Монголдоо штэ байж байгаагүй болохоор одоо сандарсан гэх юм уу ихэндээ жоохон бие барьсан тийм үзэгдлүүд байсан. Намайг одоо яаж тэнд дүр дээр тоглосныг бүгдээрээ харж хой үнэлгээгээ өгөх байх гэж бодож байгаа. Хятадд ингээд сурж байхдаа мэдээж Монголд яг үеийн уран бүтээлч найзуудын кино уран бүтээл нээлттэй хийгээд ч юм уу гараад ингээд амжилттай байна юм байна гэдэг мэдээллийг дуулаад ямар сэтгэл төрж эхэндээ очингуудаа нэг хэсэг тэмтэнийг бодлоо орж ирдэг байсан энд үгснээ хийж байгаа юм биш гэж бодох шиг. Гэхдээ яа тэгэхээр нөгөө өөрөө зорж олон жилийн өмнөөс нэг явж сурах юмсан гэдэг тийм хүсэл бодол маань байгаад идэг гэсэн. Тэнд сурахаар очичоод эхний нэг намар нэг 2-3 сарыг бол жоохон хэцүү өнгөрөөсөн. Яа тэгэхээр хэлний бэлтгэл баг байхгүй шахам би баг хэлний бэлтгэл тэг очсон. Өөрийгөө жоохон голох, тэ санаа зовох, харамсах ч гэдэг юм уу. Би яагаад энэ хэлийг ингэж сурж байгаагүй юм бэ? Яагаад энэ олон жилиг би энэ гадаад хэл ялангуяа англи хэлийг би ингэж сурааг өнгөрөөсөн юм бэ гэж маш их өөрийгөө тэнд очиж одоо харамсах эргээд бодох тэ. Тэнгүүтээ өөрийгөө 1 сар 2 сар ёстой яг вакуум орчинд байлгаал ханц гэдгийг өстө үзүүлээд өгөн та нарт өстө 2 сарын дараа би та нартай хятаар ярина гэл 2 сар өөрийгөө вакуумд орчинд байлгаж байгаа л нэг өдөр хоолныхаа юунтай тэ хоолныхаа газар оюутнуудад харалтаа хятадаар ярьж ирсэн хүүхдүүд бүгдээрээ намайг чи ямар амар болсон чи ингэж ярьдаггүй байсан шүү дээ инээгээ суудаг байсан шүү дээ намайг айгу тэгжсэн 15 онд би урагшаа явахынхаа өмнө бас боловсрал согдлын эзэн их хотын залуус гэдэг нийтмийн киноны Балжмаа гэдэг хөдөөний охины дүр тоглож явсан. Би энэ сэргэлэнтэй чи хамт ажиллаж чадчих юм байна. Дөнгөцөө хүн орж ирэх ширэн дээр юм орчиход эргэж орж ирээд асуусан чинь өөрөө навч кармалчаад аваагүй гэж худлаа гэж хүрдээд ямар байлэр ичдэг юм бэ? Өмнөөс нь нөр уулзсан байж чадсангүй. Ёстой байлэр хулгаж энэ сэргэлэнтэй би хамт ажиллаж ёстой чичгөө. Эргээд ирсэн чинь бүгдээ KFC-ийн
KFC-д хүүхдэд орж ирээ. Балжмаатай ирээ, балжмаатай олзээ, балжмаа байгаа юу гэж жоохон хүүхдэд ялангуяа их асуудаг гэсэн. Цагаан сараар хамаатан саданда ороо залгаа явсч балжмаа байна гэж жоохон хүүхдэд гих жишээний тэгэж одоо би ч нэр уран бүтээлч юм шүү дээ. Ийм юм дүр тоолсон шүү дээ. Нэрээ би балжмаад олсон шүү дээ гэл маш их юм оюун санаагаараа их холддгийм байлээ их хурдан. Хятадд байх бас ямар байна? Монголд ирэх ямар байна? Мэдээж очингууд хүний газар шүү дээ. Хүний газар идэх хоол, орчин тойрон те. Мэдээж хэл байхгүй гэдэг чинь л өстой үнэхээр хөл байхгүй гэдэг чинь үний юм байлээ хэлгүй бол хөлгөө гэдэг чинь те. Очоод гараад дуртай хоолоо авч идэж чадахгүй энийг тэрийгээ зураг харж цаахаас өөр юм мэдгүй гихчлэн тэгээд очоод мэдээж орчинд нь дассан. Хүний газар хоол над жоохон хэрэгцээсэн. Урд очиход бол мэдээж ихэндээ хэцүү. Гэхдээ Монголоо ягаад ч юм тэр улстай ингээд харьцуулаад идэх юм бэлээ. Зүгээр л бид нар чи яг зэрэгцээ хоёр улс шүү дээ. Тэгтэл зүгээр замын хажуугаар дэрсэн тэр мод бут сөг тэ цэцэг ургамал тэг ямар мундаг хөдөлмөрчийн ингээл гих жишээний хятадуудыг бид нэрэнд муулаад л байдаг ам дүүрэн бардам бид нар бол мундаг гэл цээжэдэлтэй л бид нар бол Чингис Яас хийсэн үрсад үр удам гэдэл бид нар бол өөрснөрөө омогших бахархах их дуртай хүмүүс гэвч тэрнийхээ төлөө юу хийж байна гэдэг чухал санагдсан. Тэгээд эх орондоо эргээд ирэхэд Монголын үнэртэй салхи гэдэг өөрөө ирэхгүй аманда аялагдаж өөрөө ирэхгүй тэр салхинд бүр ингээ цээж дүүртэл амьсгалах мэдрэмж л хамгийн гоёсэн. Эх орондоо эргээд ирэхэд ямар удам юм бэ гэдэг дуу миний дотроос бүр өөрөө ирэхгүй дандаа аялагддаг. Ямар Ер нь бас хичнээн уран бүтээлд ямар хитэн уран бүтээлд ер нь гол болон туслах төрөөр таажилж байгаа. Хэдэн оноос эхлээд. Би саяхан нэг өөрийнхөө нэг намтрыг бичээд нэг бодоод суусан чинь ерөөхдөө бол 20-од уран бүтээлд орсон байна лээ. Ард түмэнд илүү хүрсэн нь 2006 онд би театрт ороод 2007 онд үндэсний олон нийтийн үндэсний телевизийн Сарны нулимс гэж нэг сериал хийгдэжсэн та. Хоёлаа цамаг инеч. Найз нь өнөөдөр жоохон ажилтаа болчихлоо. Маргааш очно гэж ирээ за. За өөрөө найз нь мессеж өччихье. За би тэгвэл явлаа шүү. За бай маргааш үзье. Тэрэнд би бол эсрэг дүр тоглосон. Тэгээд тухайн үед хүмүүс бол айгүй сайн хурж исэн уран бүтээл байдаг. Тэрнээс хойш би театрт иж явахдаа эсрэг дүрээс тийм нэг гоё сайхан мэдрэмж аваагүй болохоор гэх юм. Уу яг тэр үед хүүхдч ажилтай уран бүтээлд анхны дүр маань эсрэг дүр байсан. Тэгэл яг уран бүтээл тоглосон хүмүүс намайг таньж эхэлж гин гэж нэг тийм бодол орж ирэн штэ. Тэгтэл намайг тоохгүй ерөөсөн. Наран гарав гэл ингэчил. Дүрийн санал бол ирсэн. Дараа нь надад орхитос ирж ирсэн. Тэгээ орхитос би ороогүй. Тэгээ орхицсан атган цэцэг чинь тоглосон. Та миний ээж биш. Юу гинэ? Миний ээж биш гэв. Үгүй тийм сүрхий юм бол чи тэр ээжийнхээ араас яваад үхээд өгөлтөө чи. Үхээд өгөлтөө. Танаа тэр хамаатан садан чинь чамайг нохойн гүлгнөөс дор үзээд хаяа явсан штэ. За би тэгэл орхитост орсон бол одоо дуусаад гэдэг өөрийгөө бодож исэн. Гарсныхан дараа дөнгөж хүн ээж болоод ээжийн хараар бялхаад те өөр хүүхдээ хараад өөр хайрын дэдийг мэдрээ байж хахад надаар тийм дүр ах маань тук ах маань мэдээг байсан л та. Өө чи тэгээ юу? За одоо дүүдээ баяр хүргэе. Тэгээд дүүнэстээ үнэхээр энэ удаад чадахгүй байна. Би одоо дөнгөж 2-3 сартаа хүүхэд маань. Тэгэхээр одоо ийм ээжийн дүрд би одоо тоглоход бас хэцүү байна гэд тэгээд явуулж исэн. Хэрвээ тоглосон бол одоо бас нэлээд хүний дургу үргэсэн. Эсрэг дүрийг дэмжиж өгч байхсан баг. Магадгүй би амьдрал дээр өөрөө юм том нүдтэй дээрээс нь ингээд жоохон тодруулаа бодчихаар их хүмүүст ийм хурц харагддаг юм шиг байгаа. Тэгээ дандаа инээж явахгүй бол жоохон ууртаа муртаа царайтай хүнээр харуул энэ нөхөр ирнэ яах гээд байна. Энтэй яла хэрүүл хийх гэж яасан юм. Өмнөд бид хоёр яасан бэ гихчлэн хүн рүү тийм нэг ууртаа ширүү харцтай харагддаг юм шиг байгаа юм. Тэрнийг би бол өөрөө мэддгүү. Гэхдээ магадгүй миний нүдний одоо том нүдтэй болохоор тодруулаа бодчихор болно л тэгж харагддаг гэж магадгүй.
Таныг бас нөгөө ижлэх нэртэй болохоор ч тэр юм хувьсал продакшны жижигчин ганц цэцэгтэй бас хүмүүсээс андуурах юм тохиолдлууд бас байдаг багтай ганц цэцэг. Нөгөө ерөөхдөө ихтэй андуурна. Ганаа гэхэр болоо дээд давхраас ойлаа гэж хараагаал очдөг тий. Дараа нь хоёрыг ялах гэж манай театрын гой дууддаг байсан. Өндөр ганаа, том ганаа, жижиг ганаа, ахмад ганаа гэж хүртэл ганаагч маань дуудад. Бэлээч та нар ямар муухан ахмад энэ тэг хөвсөрч амжаагүй байх чиг хөвчнөр дуудуулах гад энэ тэгээд мэдгүй яванда тэгээ яалтчгүй өндөр том ганаа, жижиг ганаа гэж ялгарсан л да. Тэгээс үлдээ уус ганаач гэж дуудах, бор ганаач гэж өндөр ганаач гэж дуудана. Одоо бол гайгүй болов гэж бодож чинь ерөөхдөө тэгтээ ер нь андуурдаг. Монгол жүжигчид чинь дэлхийд дахинд гаргасвал том уран бүтээл тоглохын хэлний бэрхшээл их учирдаг гэдгийг ярьдаг тийм ээ. Цэцэд сураад ирсэн, англи хэл, хятад хэл тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон бас тэгэхээр дараагийн бас уран бүтээлүүдэд хэлний бэрхшээл тал дээр бас гайгүй нэг алхам үргэлжилсэн болов уу гэж боддог. Магадгүй одоо дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж байгаа анги тий Хятад, Америк гэдэг хоёр улс ч одоо яг нанд сан ороод л үзэлцээд байна шүү дээ бас эдийн засгаараа. Хятад хэллийг бол сурсан нь надад одоо маш том олз тий өөртөө хөрөнгө оруулалт хийсэн он жилүүд тий өөрийнхөө оюундаа хийсэн том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Магадгүй хэлээ ашиглаад бас би урд уран бүтээлүүдэд орох боломжууд надад бол нээлттэй байгаа. Урдаас бас саналууд ирж байгаа. Өөрснийгөө бас хөгжүүлэхийн төлөө явж байгаа зүтгэж байгаа залуучууд их байна. Тэдний араас ч гэсэн одоо олон сайхан уран бүтээлчд гоё англи хэлтэй, хятад хэлтэй чадварлаг сайхан уран бүтээлчд гарч ирж Монголын нэрийг бас дэлхийн тавцанд харуулаасаа гэж хүсэж байна. Тэр эрхэм үзэгчтэй iOS мэдээллийн сайт энэ удаагийнхаа тэрэн зочиндоо соёлын тэргүүний ажилтан жүжигчин ганц цэцгийг урьж оролцууллаа. Баярлалаа та бүхэн.